Үзэгч та бүхэндээ бид онцгойдлын ерөнхий газрын музейн талаарх мэдээлэл хүргэлээ. Энэхүү хамт олон өнгөрсөн онд 6 сард өөрсдийнхээ ажил мэргэжлийн онцлогийг танилцуулсан Энсүү сайхан музейгээ байгуулсан маань хүссэн хүн болгон очиж үзэх боломжтой шүү. За энэ хэсэгтээ бид харин зочинтойгоо ярилцах гэж байна. За ер нь олуулаа нэгдээд хямд өртөгтэйгээр орон сууц барих боломжтой юм байна. За энэ нь бол хотын хэд төвлөрлийг сааруулна, за шилжих хөдөлгөөнийг багасгах, за тодорхой хэмжээний одоо агаарын бохирдлыг бууруулна гэдэг юм маш олон давуу талтай. Хамгийн гол давуу тал нь за хүн тав тухтай орчинд ажиллаж амьдрах тэр таатай орчныг бол бүрдүүлэх юм байлээ. Тэгэхээр яг энэ хүү санаачлагыг анх гаргаад маш амжилттайгаар хэрэгжүүлж байгаа зочдын төлөөллийг бид урьсан. Манай студид Төв аймгийн онцгой байдлын газрын дарга Төмөр Батар ирсэн маама. Өглөө нэмээ сайхан үйлчж байна та. Баярлалаа. Танд өглөө нэмээд телевиз үзэгчдэд монголчуудаас өглөө нэмийн төргий. Ад 50 байна уу? 50 байна. Одоогоор гэхдээ бас зарим газраар өвлж төндөрсөн бид бас зав зай мутаал ажиллаж байна. За өнөөдөр хэдүүлээ бол таны яг онцгой байдлын ажил биш. Та хэдийн манд барьж байгуулсан тэр сайхан том бүтээн байгуулалтыг бид ярих гэж байгаамаа. За албан агчид маань нэгдээд өөрсдөө маш их зам зардлаар орон сууц барьсан гэдэг хэлжсэн. Энэ ажлыг анх яаж эхэлсэн болоо? За би өмнө одоо Төв аймгийн онцгой байдлын газар дарга тий. Москвад иргэний хамгаалалтын актем төгсөнгүүд намайг бас Дундгой аймгийн онцгой байдлын хэлтсийн даргаар томилсон. Тэгээд ер нь манай онцгой байдлын албаны хэмжээнд урт тунд хугацааны хөтөлбөр гэж байдгийг. Тэрэн дээр нийгмийн асуудал хэлээ. Тэрэн дээр аврагч хас нөгчдийнхээ албан агчдынхаа одоо хүч хөрөнгийг хоршин нийлүүлж одоо өөрсдөө нийгмийн амжилгаа баталгааг дэвшүүлэхээр одоо ажил зохион байгуулж баг үндсэндээ одоо аймаг орон нутгийн газрын дарга нарт тийм үүрэг чиглэлээд өгөхгүй. Тэрний хүрээнд л анх одоо дунд онцгой байдал даргаар авсан цагаас л ихсэн л дээ. Тэгээ би дунд байж ах нэг жил 3 сарын хугацаанд ямар ч нэг 8 залууг нь бас 1 метр квадрат 400 мянган орчим нэг бодол нөхөртөө 2 давхар 8 айл орон сууц барьчаад бас ирсэн юм. Тэгээд дараа нь одоо Төв аймагтаа шилжиж мөн одоо энэ хөтөлбөр хүрээнийхээ дагуу энэ ажлаа хийсэн. За энэ хаанаас одоо гарсан юм бэ гэж та хэлж байна тий. Одоо үнэхээр онцгой байдлын албаны алба багч бол байнга бэлэн байх хэрэгтэй. Байнга бэлэн байх хэрэгтэй. Тийм учраас одоо энэ хэд хэдэн давуу талыг гаргаж ирэхийн тулд энийг л одоо би залуучуудтай санаачилж хийсэн л дээ. Юу гэвэл нэгдүгээр нэг дороос 10-12 хүн тийм ээ бэлэн байдлыг хангаад одоо дуудлаганд гаргаж шít. Хоёрдугаар артал үнэхээр найдвартай байх юм бол тэр залуу маань тэр төмөр унтраах тэр одоо бүхэл малын өвчин тэр химийн өсөл янз бүрийн одоо бүхэл юм дээр ажиллах тийм ардталтай найдвартай одоо жишээ нь өмнө одоо гэрт амьдарч яхад за нэг 3 цаг болоод гэрт нь 2 хүүхдэд гүйцчихэд нүүрсээ хийчих гэдэг байсан бол санаа зовхон байхгүй сайхан төгчөөд хажуу байлдаа хальчээд гүгээд одоо артлаа одоо ажиллаа тайван хийчихээд тэгэхээр энэ цаа дутгаараа ер нь бол алууны бэлтгэлүүлэн байдал дэвшилж байгаа. Энэ л одоо гол одоо санаа зорилго маань байсан. Маш сайхан санаа зорилго байна. Нэрэл одоо нэг дор албан агчид маань байх юм бол одоо үйлчлэгээний үед хурдтай болох юм байна. За тэр аюулыг бол хурдан бид бол зайлуулж чадах нь шүү дээ. Тэгээ гол нөгөө нэг ар гэртээ санаа зовхгүй гэдэг чинь тэр албан агчийн бүр сэтгэл зүйд гэдэг юм олон зүйл сайхнаар нөлөөлөх баг. Дундгой аймгийн одоо яг тэр 8 албан агч маань яг гэртээ олсны дараа бас амьдралд нь ямар өөрчлөлтүүд гарсан бол гэхдээ мэдээж тодорхой хэмжээгээр өөрсдөө орсон баг. Жишээ нь юу гэдэг нь шуурхай алганы жолооч яг газрынхаа хажуу талд байртай болсон учраас ямар ч тохиолдолд ерөөсөө бэлэн л ээждэг. Ерөөсөө өмнө одоо юу гэдэг нь одоо бид өвлийн цагт 50 минут 100-аас 30 минутанд одоо нэг гэрээсээ байх ажил дээр ээж одоо ингэж дараагийн ажиллагаанд оролцсон байсан бол тэр чинь бараг хөдөлчөнд 3 минут бодохчихэд. Тэгэхээр одоо бид нь өмнө тэр 100% бэлтгэл бэлэн байдал хангацсан гэдэг асуудал яригддаг байсан бол одоо юу гэдэг тэр одоо баригцаар 130% тааж болдог юм. Ер нь бол бэлэн байдал хийсэн. Тэгээ биднээсээ ажилч дандаа цаг секунд минутаа уралдаж явдаг. Тэгээд ямар нэгэн байдлаар одоо үүрэн төлбөр ажиллах байлгүй холбооч очиход ерөөсөө баг доороос нь орцноос нь ойрлоход баг бүгд гараад ирчихсэн. Яг л ерөөсөө бэлтгэлэн байд нэлийн бас юу яасан л да дээшилсэн энэ зүгээр элтнүүдэнд харагддаг юм. Гайхалтай юм аа. Үнэхээр сайхан санаачлага байна. Бидний яриаг сонсож байгаа үзэгчид бол бас их талархаж хүлээж авч байгаа гэж бодож байна. За энэ яг Төв аймгийн сая энэ барьсан 2 жилийн өмнө барьсан тийм байна. Энэ Төв аймгийн манай явцгаана. Та хэд маань ямар зохион байгуулалтаар яаж ажилласан бэ? Хэдийн хугацааг зарцуулав? За энэ удаагийн барилгууд хэдэн метр квадрат байв? Нэг айл нь за тэгээд хүртлийн үед хэд байв? Биднээс за 8 сарын 2-нд яг шаваа тавьж эхэлсэн. 8 сарын 2-нд бас нөгөө 14 оны юу? Тэг 14 оны 8 сарын 2-нд. Тэгээд
ер нь эхний айл нь бол яг шинэ жил тэгээд цагаан сараар яг одоо байранд орж исэн л да хамгийн 4 сар гарал байсан баг. За зохион байгуулалтын тухайд бол ерөөсөө биднээс хавар нь бүх юм төлөвлөгдсөн байсан учраас тийм ээ. За нөхдөө нөгөө 12 залуу маань бас биднээс бас боломжтой нөгөө одоо яг 8 сар тухайн үед бас 14-нд бас байгаль дэлхий сайхан байсан бас одоо гамшиг бас харьцангуй бас 50 байсан. Тэгээд бүгдээр ингэ амралтын нөгөөд эрхний ээлжинд амралтын нөгөөд ингээд одоо шууд одоо оруулсан туслах хийсэн гар тий. За хоёр одоо инженер залуу бидэнд энэ дээр иржсэн. Тэгээд хүн болгонд мэдээж одоо барилгын ажил хийж сурна чадна мэддэг. Тэгэл эхэлсэн. За би тоосгоо үлднэс нь алаах бас харьцангуй ойрхон. Зүгээр бусад одоо нарийн цон хаалга одоо тэгэл шалнаас ахуулаад зүсэн зүйл юм бол урт талаас тэгэл бүхэлд ном журмын дагуу одоо ингээл өөрсдөө хувийн тээвэр зүсэн зүйлийн байдлаар л авчирсан да. За тэгээд дараа нь одоо юу гэдэг сарын дараа гэх чинь нөгөөдөл ээлжийн зохион байгуулалтанд оролцож байгаа байхгүй. За 6 нь одоо ээлжинд гарч байгаа 6 нь амарч идэг. Тэгээ энэ байдлаар ингээд одоо харьцангуй нөгөө үндсэн торхоо босгосон дараа бол чимхлүүр ажилд орохоор бас гайгүй шүү дээ. Тэгээ биднээс яг торх дотор нь ингэж босгочоод за таанаас дотор заслаа өөрсдөө хийгээд өгсөн. Дотор заслаа өөрсдөө хийгээд нэг нь бэлтаа наадаг нэгнийхээ бэлтааг нааж өгөөд баркад шахдаг нь баркад шахаж өгөөд дүүжин таажин дүүжиж энэ мичтэн тэгээ ер нь бол барилгын өртөг өндөр болоод миний зүгээс харахад энэ ажиллах хүчин дээр нэлээд өндөрөөс гараа авчдаг. Салин үлсэнд авчдаг юм билээ тий. Бид бол үнэхээр хоёр инженер залууг хангалттайгаар нээсэн. Техник хэрэгслүүд тэр хавтан давид байгууллагууд мэдээж техникүүд бас нэлээд хэрэг болсон л да. Тэгээд энэ бас нэг хөдөлмөр зохион байгуулалт гэдэг юм бас нэлээд актер байдаг юм байл тий. Тэгээд яг энэний үр дүнд бол одоо юу гэдгийг би одоо онцгой байдлаар өнөөдөр 25 6 жил ажиллаж байна. Өглөө тийм ээ гэрээсээ сайхан ажил руу явах дуртай, орой ажилласаа гэрлүүг очих дуртай байна гэж л одоо энэ хүний амьдралын утга учир аль талдаа ажил дээрээс тэр гэртээс тэр хамгийн таатай нөхцөлийг бүрдүүлж өгөх ёстой гэж үздэг юм л да. Тэгээд одоо манай ер нь бол 56 м 53 м квадрат. Хоёр янз. Тий. Нөгөө коридортой нөгөө шууд гэсэн тий. Та сайхан том юм бэ гэж. Тий хоёр өрөө гэсэн. За зарим албаас тэгээд ер нь яг манай шуурхаал үнэ нэг жолооч гэдэг. Би яг багцаа үний нөгөө ингээл бүх өмнө өөрсдөөс судлаад ингэ асуусан. Нэг 18 сая гаруй орчим. Тэгээд квадрат метртэй авахаар тийм бол болж ийл л дээ. Тэгээд сая хэдхэн одоо сар гарны өмнө манай нөгөө нөхөд дахиад зээл авахгүй. Чи яах ч өмнө одоо барилга ихтэй зээл авчаад гэсэн. Тэгээд дараа би энэ байшинг барихад гэр бүлийн үнэтэйгээ хоёулаа зээл аваад ингээд цалингийн зээлээр бариад дуслаа. Одоо би тавилгаа шинжилмээр нэг зээл авч байна. Тэгэхээр одоо юу гэдэг нөгөө 30 40 жилийн хугацаанд бас 3 жилийн хугацаанд цалингийн зээлээр юм тоглог орон сууцтай болчихоо. Тийм давуу тал нь тэл баг. Үнэхээр бүр алга тушмаар байна. Маш сайхан санагдчихэв. Гол нь онцгой байдлын албаа агчид маань өөрсдийнхээ амь нас, эрүүл мэндийг үл хайхран хүний эд хөрөнгө, амь насны төлөө явж яадаг. Гэтэл энэ амьдрах орчныг ингээ сайхан бэлдээд өгч ийн гэдэг бол маш сайхан санагдчихэв. Яг барилгын явцад бусад албаа агчид маань бас бусадаа туслаад тэглгүй яг ерөөсөө манайхан ч нөгөө ээлжтэй байх үед нь заа найз нь чиний оронд ингэж угаасаа нэг юм зарчим байдаг юм байлээ би зүгээр анзаархад хүн тэзээ тусууд нь эргээгээд ямар нэгэн байдлаар тэр эргээгээл баяртай байдлаар тус болдог юм байлээ тий. Тэгээд манайхан бол тэр тал дээр бол маш сайн хэвсэг. Тэгээ одоо юу би 91 оноос тэр байгууллага яг байж байгаа өмнө одоо яг би галын дарга байх төрөл бүгдээрээ л надтай зүгээд хамтаж ажиллаж байсан залууч байсан тэгээд. Тэгээд ер нь яг юм бол та ингээл сайн юм хийгээ явж байхад саар зүйлсүүд ер нь байдгүй танд ер нь асуудал тулгарч байв уу? Ерөөс тэр чинь бол өдөр тутмих. Өдөр тутмих тий. Янз бүрийн байдлаас өнцгөөс хүмүүс харна мэдээллийг буруу зүрх аав тийм ээ. Одоо юу гэдэг энэ нэг барилга барьчлаа одоо барилга бариад ахаар л их одоо баян мөнтэй юу гэдэг болдог юу гэдэг юм энэс янз бүрийн хардлага үзэгдлэг ерөөсөө байнга ганц нэг өрөөг зогсож чинь гэх тийм ер нь бол асуудал бий тий. Тэгээд одоо юу гэдэг нэг үг гэдэг чинь манайхны дандаа ярьдаг хийсэнд нь бол тэртээ дөрөв наваа хийгээгүй юм чи ямар юм нөхөө гэдэг нэг яг тэр талаар тэгэл одоо манай найз нөхдөд дарга нарч хүртэл одоо тэгэл одоо шантвти шантар нэгэд тэгээ бид нөгөө нэг л ихэлсэн бол та яах гэж ихлүүлснээр сана гэдэг үг гэдэг. Тэгэл тэрийг дагдаг. Тэгээ бас энийг босоход одоо манай удирдлагууд тэгээ манай найз нөхдөөс их тусалсан. Тэгээд одоо барилгын компаниуд хүртэл одоо юу гэдэг яг одоо нөгөө караны мут цагаар биш. За чи жишээ нь түлшийг хийгээ жолооч нь урамшуулаарай гээл одоо хавтангийн завс тиймэрхүү тусдын бол маш их байсан. Тийм учраас бас энэ барилгуудыг тэр дунд говийн Төв аймгийн барилгад барихад тусалсан бас найз нөхдөөс байнга би талархаж явдаг. Тээвэр дээр хүртэл дандаа таньдаг мэддэг нөхдүүд одоо яг зах зээлийн хаш нөгөө тонн метр одоо юу гэдэг километр нь 390 180-аар ингээд нэг иймэрхүү ер нь бол яг бас онцгой байдлын алба хаагчдын юм гэхээр
ер нь ямар ч хүнд бас одоо бас ондоо болчихлоо л доо. Тэгээ одоо манайх бас 13 жилийн нэр үүчлээ шүү дээ. Энэ онцгой байдлын 3 байгууллага нэгдээд. Тэгээ одоо бас манай энэ авчигаас хамгаалах тухай хуулинд манай шинжсэн ажил өөрчлөлт орох гэж байгаа. Тэгээ одоо улсын хурлаар яг хэлсэгдэж байгаа. Тэгээ үнэхээр бас яг одоо ганц нөхцөлийн манай амьдрал бас одоо яг газар дээрээ сайнгүй бас нөхцөл байдал хүнд. Гэхдээ бид 13 жилийн өмнө харьцуулах юм бол үнэхээр сайхан болсон. Машин техник хөгжсөн сайхан болсон. Таны энэ ажил за бүр бас эхлээд утцсан байна, үр дүнгээ гаргацсан байна. Яг даган дуурайж байгаа албан байгууллага хамт олнод ер нь хэр их гарав? Танаас санаа оноо асууж байгаа хүмүүс ер нь уулзч байна уу? Ер нь бол нэлээд явж байгаа шүү. За дунд говь тэгэхэд намайг яг бариад дууссаны дараа хичээл манай дунд говийн тагнуулаас яг ажилтаа ингээд намайг бариад эхэлсэн. Бас яг ямар арга замаар бүр ингээд би дарахтаа биднээс бас тэнд нэлээд бас дотн байсан. Одоо манай аймагуд бол эхэлсэн. Одоо миний мэтгэл 5 6 аймаг юм болсон. Эхнийх нь одоо сая ихэд манай Баян хонгор одоо орж байгаа сураг байлаа. Бүх 24 болцсон бас гэхдээ барилгын компаниудтай гэрэмэрэ хийгээд бас харьцангуй бага хүнтэй. Тэгэхээр энэ бол бас нэлээд болгон сүүлтэй ч үлээ тэгээд нэлээд олсууд хийж байгаа тий. Тийм байд. Таныг одоо бусад аймагуд дараагаар авах хүсдэг байх та. Мэдхгүй хийгсэн. Гэхдээ ер нь яг гол нэг хүчин зүйл биш та. Олонний хүчээр гэдэг одоо манай онцгой байдлын ганц удаа урдаа байдаг. Тэр залуучууд хийхгүй бүтээхгүй чадахгүй юм байдаг. Хамгийн гол нь зөв заагаа сургаад өгч юм бол маш авьяастай манай залуучууд. Тэгээ биднээс зав зан дээр нэг тиймэрхүү нэгээс сууж. За маш их баярлалаа танд. Танай хамт олноор мөн танаар бид маш их бахархаж байна. Тэгээ бидний урилгыг хүлээн аваад хүрэлцэн ирж за өөрсдөө хийж бүтээсэн зүйлээ танилцуулсан танд их баярлалаа. Та бүхэнд хүрэлцэх баярлалаа. Та бүхэнд ажлын амжилт хүсье. Бас бидний ажлыг одоо бага хугацаанд шалтгаан бас хүн төмөн таниуж өгснөөс баярлж байна. За их баярлалаа. Үзэгчдээ бид Төв аймгийн онцгой байдлын газрын дарга Төмөр Батартай ярилцлаа. Хамт олон 12 айлын орон сууцыг барьж байгуулад за албан агчдынхаа ая тухтай амьдрах тэр сайхан боломжийг бий болгож чадсан байна. За хараад өнөө хөтөлбөр хэсэг хугацаанд завсарлаж байна. Эргээд завсарлагын дараа уулзцгаая.